За өнөөдөр манай аав охин хоёр илийн зочноор Солонгос зурдаг эгч маань ирсэн байгаа. Тэгээд урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Тэгээд бид хоёр энэ дэлмаар нэг хэдэн асуулт бэлдсэн байгаа тий. Та ер нь яаж Солонгост сурахаар болсон бэлээ? Ер нь нагаасаа Солонгос драманд дуртай байсан. Тэгээ дээрээс нь драманаас BTS-ийн талаар олж мэдсэн. Тэгээ BTS дуртай учраас ер нь ингээд Солонгосоос сурах гэж бодож эхэлсэн. Энэ эгч чинь бол ерөөсөө л BTS гэдэг юм дунд сургуульд байхдаа ярьдаг байхгүй. Тэгээд сүүлдээ бүр намайг алиавта BTS-ийг сонсдог. Тэр чинь нэг хэдэн банд үлээ? 7 бандтай хамтлаг. Тэгтээ гоё дуу дуулдаг. Зөвхөн солонгос биш англиар ингээд дуулдаг. Тийм сүрхий хамтлаг. Тэгээд BTS-ээс алхах байсан шүү дээ. За. Тэгээд одоо тэгэхээр чин Солонгос явахын тулд солонгос хэл мэдээж хэрэгтэй. Тэгэхээр та яаж солонгос хэлээ сурсан бэ? Сурагч ахта зуны амралт, үлийн амралтаар ашиглаад сургууль төгсөх өмнө 3 левелд үргэлжсэн байгаа. Тэгээд төгснөхийн дараа 3 левелд үргэлжсэн. Тэгэхээр ингээд одоо нийт 6 левелтэй гэсэн үг үү те? 6 левелтэй. Тэгээд topic гэдэг нөгөө солонгос хэлний шалгалт байдаг. Төвшин тогтоох шалгалт. Тэрийг өгдөг гэсэн үг юм нь бол. Одоо нөгөө TOEFL-ийн шалгалт, IELTS-ийн шалгалт гэдэг шиг солонгос хэлнийх нь болохоор топ юм биш үү? Тэгээд асуудал үүссэн. Ямар асуудал үүсэх гэхээр хэлээ үзэнгүүтээ одоо би ерөөсөө солонгос сурнаа. Тэгэхээр за одоо яг хэл мэлээ үз тэгээ ямар мэрэгжил сонгох юм хамгийн гол нь энэ яах юм бэ? Нөгөө солонгосын сургуулийн төлбөр их байгаа байлгүй миний охин тэр мөрнийгээ судлаа гэсэн. Тэгсэн чинь өөрөө судалсан те. Тэгээ юу гэж хэллээ надад? Солонгосын засгийн газрын тэлэг гэж байдаг. Ер нь дэлхийн улс орны бүх хүүхдүүдээс ер нь одоо жилд нэг удаа 2-3 хүүхд ингээд улс орноос авдаг байхгүй юу? Тэгээ тийм юм байдаг учраас тэрийг одоо ер нь бэлдсэн дээр юм байна гэдээ автаа ярьсан. Засгийн газрын тэтгэлэгт би хамрагчвал явуулах юм уу гэж тэгвэл яваа. За тэгээд засгийн газрын шалгалтаа өгөөд тэр шалгалт юу авсан бэ? Би тэрний мэдэхгүй байна. 3 шаттай байдаг. Эхний шат нь болохоор ингээд материалаа бэлдээд явуулдаг. Тэр дотор ингээд өөрийнх нь эссе байгаа, өөрийнх нь сургуулийнхаа дүнгууд байгаа. Тэгээд бас дээрээс нь багшныхаа бичиж өгсөн recommendation letter гэж байгаа. Тийм юмудаа бүгдийг ингээд бэлдээд эхлээд ямар ч солонгосын элч сайд яамд өгнө. Тэгээд яамнаас эхлээд сонгон шалгалт болж дуусаад тийм бол 2 дахь шат нь одоо ярилцлаганд орох хэрэгтэй. Ярилцлага нь болохоор би одоо Монгол байгаагүй учраас солонгос зүүмээр ярилцлага өгсөн. Тэгээд зүүмээр ярилцлага өгөөд тэнцснийхаа дараа сургуулиуд руу явуулах хэрэгтэй. Тэгээд материалуудыг маань уулаас 3 сургуулийг сонгох хэрэгтэй байдаг. Тэрний 2 нь болохоор алдартай сургуулийг сонгож болно. 3 дахь нь заавал хөдөө байдаг сургууль сонгох хэрэгтэй. Тэгээд би 3 сургууль сонгоод 3 сургуулиуд маань миний материалыг танилцаад одоо намайг авах уугүй гэдэг шийддэг гэсэн үг байхгүй юу? Тэгээд гурвангаас нь хариу нэрсэн. Тэнцсэн хариу нэрсэн. За тэгээд энэ 3 сургуулиасаа альний сонгоод одоо аль сургуульд сурж байгаа юм бэ? Би өөрөө Сөүлийн их сургууль, Корея сургууль, Камвон их сургуулийг хөдөө байдаг сургууль энэ 3-ыг сонгосон. Тэгээд Сөүлийн сургууль, Корея сургууль хоёрыг аль нь сонгож байгаад Корея сургууль орсон байгаа. Тэгэхээр ч одоо ямар мэргэжлэр сурдаг гэлээ те? Одоо би Food Science and Biotechnology гэдэг үндэсний шинжилгээ ухаан болон биотехнологиор сурж байгаа. Чи одоо дараа жил төгсгөл үү? Одоо 1 жил. За энэ жил дуус. Тэгэхээр солонгосын засгийн газрын тэтгэлэг гэдэг чинь чи хаяа би зөндөх мөнгө танд хэмж өгж байгаа гэдэг. Одоо хичнээн хэмжээний ямар төрлийн хангамж өгдөг юм. Сургуулийн төлбөр гэж одоо хэдэн төгрөг воноор хэлээ төгрөгөөр нь хэлээрээ хэдийг шилжүүлдэг. 4 жил сурлаа гэхэд хичнээн хэмжээний зардал гарч байгаа юм. Солонгос улс чамд хичнээн хэмжээний сургалтын төлбөр төлж байгаа. Тэгээ сар бүхэн бас сая вон өгдөг гэвчтэй. Энийг нэг тус нь хэлээд өгтөө. Хэрэв би Монгол байгаа бол Монголоос Солонгос руу ирэх, дахиад төгсчөө Солонгосоос Монгол руу буцах тийм онгоцны тийз хүртэл ордог. Эхэндээ. Тийм 2 удаа ордог гэсэн үг. Дээрээс нь болохоор одоо ер нь хүмүүс чинь ихэхтэй сургуулаа төгснөхийн дараа хэлний бэлтгэл ордог учраас хэлний бэлтгэлийн бас мөнгийг бас ингэж гаргаж өгдөг байгаа. Гэтэ миний хувьд болохоор би алидийн сургуульд орохоос өмнө бүх левелээ дуусгасан байсан учраас Солонгосын одоо хэлний бас стипенд гэж өгдөг, тэтгэл өгдөг. Тэр нь болохоор сар болгон 100,000 вон. Хэрэв би левел одоо 5 юм уу 6-аас дээш байх юм бол сар болгон 100,000 вон өгдөг. Дээрээс нь стипенд нь болохоор сар болгон 900,000 вон. 900,000 вон хэлнийхтэйгээ нийлээ сарда 1 сая вон. Монгол төгрөгөөр бол 2,500,000. Тийм 2,500 төгрөг болно. За тэгээ эн чинь чи 4 жил сурна гэж бодоход 4 жилд 48 сая. Жилд 12 сар байгаа юм чинь тийм. 4 жилд бол чамд солонгос улсын засгийн газар зөвхөн тэтгэлэг гар дээрх мөнгө үстэй. 48 саяг өгж байгаа юм биш үү? 48 сая гэдэг чинь 3-аар бодохоор хэд вэ? 3 4 12 120 30 сая төгрөг өгж байгаа юм.
За өшөө сургалтын төлбөр гэж хэдэн төгрөг шилжүүлээд байна. Тэрнийг бол чамд өгөхгүй сургууль руу шилжүүлнэ шүү. Сургууль болгон янз янз байдаг. Тэгээ мэдлээс чараад янз янз байдаг ч гэсэн миний хувьд бол одоо манай сургуулийн одоо food science болон биотехнологийн мэргэжил болохоор семестр болгон 5 сая вон байдаг. 5 сая вон. 40 сая вон. Тийм 5 орчим сая. Заримдаа 4 сая 900, заримдаа одоо 4 сая 800 гэдэг. Нийт 8 семестр. Солонгос ч нэг жилд 2 удаа семестр ордог. Хаврын семестр, намын семестр тийм. Тэгэхээр 5 8 40 сая вон. Одоо Солонгосын засгийн газар чиний сургалтын төлбөрт Корея их сургууль руу бол 40 орчим сая воныг шилжүүлж байна. За эн чинь бас нэг 100 гаруй сая төгрөг тийм ээ. 100 гаруй сая төгрөг сургалтын төлбөр амжиргааны зардалд нь 120 30 сая 230 40 сая төгрөг аавда хэмжигч байгаа гэдэг байгаа нь баг ортол юм байна тийм ээ. За бус нь бол жижиг зардлууд байх тийм ээ. За Ануканы Солонгосын нөгөөний топ сургуулиуд гэж ямар сургуулиуд байдیں۔ Тэгээ таны одоо сурж байгаа сургууль чинь тэр 3 сургуультанд багтах уу? Багтдаг. Хүмүүс ер нь Sky гэдгийг нэлээд сайн мэдэх байх. Яг сургуулиудынхаа ихний үсгээр ингээд аваад Sky гэж хэлдэг байхгүй. Эхнийх нь болохоор Seoul National University, K гэдэг нь болохоор Korea University, гуравт нь болохоор Yonsei их сургууль гэж байгаа. Энэ 3 сургуулийг яг Sky гэж ярьдаг. Тэгээд би бол яг засгийн газрын тэтгэлгээр Seoul их сургууль болон Korea сургууль өгсөн. Тэгээ хоёуланд тэнцсэн. Тэгэд Yonsei болохоор би өөрөө зөв хуваараа өгөөд хуваараа тэнцсэн бас байгаа. Одоо ийм амарлаг топ сургуулиуд сураад байгаа юм чи би бас нэг ийм топ сургуулиуд сурах хэрэгтэй байх нь тий аваа. одоо бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Толгой хичээл зүтгэл идвэх яавах нь үгэлдэг нөгөөд сайн дадал зурш. Оо манай нэг чинь тэгвэл өстө мундаг юм биш тий аваа. Одоо аав нь бас нэгэнд баярлаад байгаа шүү дээ. Ингээл за заавал энэ дээр сургалтын төрийн сангийн зээл мэйл гэхгүйгээр өөрөө хар толгоогоор яваад аавны сургууль шил мэдэх юм биш тий. Тэгээд саяны тэр шалгуултанд ороод ингээд тэнцээд тэгээ бас 200 гаруй сая төгрөг Солонгос улсын засгийн газраас аваад өөрийгөө борлуулад тийм ээ ингээд явж байгаа. Тэгээ одоо төгсөөд бас нэг цалинтай гайгүй ажил болох юм байна үстэй. Ер нь бол ажил хийнгээ бас дээрээс нь давхар өөрөө ирээдүйд ер нь өөрөө бизнес хавцаа бас бодож байгаа. Бизнес бод. Тийм. Уулаас миний мэргэжил чинь нөгөө нэг food science болон биотехнологи болохоор ер нь хүний бид эрүүл тийм хүнсний бүтээгдэхүүн чинь манай аав одоо хийж байгаа Hubaya компанитай адилхан. Ер нь л тэр компанитай адилхан одоо тиймэрхүү хүний бид эрүүл ямар ч тийм нэмэлт цаахаар махаргүй тийм бүтээгдэхүүнүүд ер нь гаргаж бодож байгаа. Солонгос ч гэсэн Kundan гинэ шипэн гэдэг тэр нь болохоор юу вэ гэхээр health functional food гэж байгаа. Хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэж байгаа. Тийм болохоор яг ийм бэлтгэл биш мөртлөө омега 3 ч юм уу те тийм янз бүрийн витаминууд ч бас тиймэрхүү талтай ордог. Дээрээс нь янз бүрийн үйлчилгээтэй тийм хүнсний бүтээгдэхүүн бас гарч эхэлж байгаа. Тэгээд ер нь тиймэрхүү тал руу судалгаа хийгээд ирээдүйд ер нь тиймэрхүү бүтээгдэхүүнийг гаргаж бодож байгаа. Окей, за баярлалаа.